Тэгээ манай Монгол улсын экспорт бас энэс хожин Эрдэнэ дуурхай оюу толгой гих мэт шин илүү их орлого олно, татварын орлого нэмэгдэн манай гадаад валютын нөөц төрийн ханш тогтворч магадгүй инвестмент гэдэг явчих юм бол. Та энэ дунд өөрөө бие даасан хөрөнгө олт хийгээд багцаа өдөрч байгаа хүмүүс нь байгаа. За, таад зориулаад энэ бүтэн сая өдөр 11 сарын 9-нд нэг VIP event болж байгаа. Тэн дээр би юу таатай болцсон бэ гэх юм бол бүх шинжилгээнүүдээ нэгдсэн байдлаараа таатай хуваалцсан. Энэ худалдааны дайн яг яах гэж байгаа юм бэ? Европын эдийн засаг улам муудах юм уу? Дэлхийн 3 дугаар дайн эхлэж байгаа юм уу? Эхэлсэн юм уу? За тэгээ энэ алтны үн хааш өргөжлүүлээд өсөх үү яах вэ? Олон улсын хөрөнгөний зах зээл яг хаашаа хөдлөж байгаа юм бэ? Энэ ивентээр оролцмоор байгаа юм бол бүртгүүлэх линк доор байгаа шүү. 30 хүний суудлын хязгаартай. Тэгээд 12 цагаас эхлэн 3 цагт дуусна энэ бүтэн сая өдөр. Тэгээд ивентээр эргүүлээ уулзцгаая. Тэгээд ивентийн дундуур ивент болсныхан дараа чөлөөтэй надаас юм асуугаарай. Баяртай. Ранмен төргөн олгогч нар за зах зээлийн апдейт руу орохоос өмнө макро төвшөнд томоохон мэдээлэлүүд гарч байгаа. Энийг зүгээр хэдүүлээ ажиглаад явах ёстой. Тэрний юу юм бэ гэх юм бол номер 1 OpenAI дэлхийн номер 1 одоо ChatGPT үүсгэн байгуулсан компани. Америкийн засгийн газраас юу асууж байгаа, гуйж байгаа шаардах нь арай биш. Юу асууж байна гэх юм бол $1.80 баталгаа гаргаад өгчөөрэй гэж байна. За $1.80 засгийн газрын баталгаа гаргаад өгөөч гэдэг чинь эрсдэл шилжүүлж байгаа гэсэн үг. Номер 1. Номер 2. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол өөрийнхөө төсөлтөө тийм ихтгэлтэй байгаа биш гэсэн үг. Номер 3 ийшээ хөрөнгө олт хийсэн SoftBank, Oracle, Nvidia гэх мэт маш олон компаниуд байгаа. Эндээсээ ер нь нэлээд өндөр хөөсөлт авсан, хувьцааны үнэлгээ тэнгэр рүү явсан Nvidia, AMD гэдэг компаниуд ер нь бас нэмээд Oracle тэр чигтээ Америкийн S&P 500 хөрөнгийн зах зээлийг түшээд явж байгаа. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд S&P 500 Америк хөрөнгийн зах зээл ягаад өссөн бас нэг шалтгаан юу юм бэ гэх юм бол энэ химэл ойхон Nvidia-гийн чипийн хөрөнгө олт дата центр гих мэтчлэн. За. Тэгээд гурав дахь шалтгаан юу юм бэ гэх юм бол OpenAI-ийн ер нь бол мөнгө урсгалыгаа тооцоолоо хийгээд юу олж авсан бэ гэх юм бол биднэрт хангалттай мөнгө байхгүй байна гэсэн дүгнэлт нь гарсан. За тэгээ хангалттай мөнгө байхгүй байна гэдэг чинь энэ төсөл ерөнхийдөө фейлдэх магадaltaй гэсэн үг. Тэгээ эдний ярьж байгаа шалтгаан жоохон сэжигтэй хэрнээ нөгөө талдаа бас нэг үндслэл байгаа. Тэр яг юу юм бэ гэх юм бол хит дууд юу гэж нэ гэх юм бол иймэрхүү төслүүдийг эхлүүлэхдээ бүгдээрээ ер нь бол засгийн газрын дэмжлэгтэйгээр хийж байгаа. За тэгэхээр геополитикийн төвшөнд хамгийн чухал юу юм бэ гэх юм бол хин төрүүлээд энэ супер химэл ойхоныг олж авсан нь ерөөхдөө хамгийн өндөр өгөөчтэй явна гэсэн баг тэ зэвсэгт хүчний хэмжээнд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж байгаа төсөл учраас. За гэхдээ OpenAI энэ баталгааг авч чадахгүй юм бол за тэгээд нэмээд Facebook, Google, Nvidia, OpenAI, Oracle энэ mega scalers энэ зах зээл рүү ингээд all-in хийцэн байгаа хүмүүс энэ хөрөнгө олтыг авч чадахгүй юм бол ер нь бол юу болох магадaltaй юм бэ гэх юм бол энэ хиймэл ойхооны bubble юм бол энэ bubble дуусах магадaltaй, хагарах магадaltaй. Тэгээд ер нь бол засгийн газар буюу Америкийн хөрөнгийн зах зээл ер нь бол өөрийнхөө жоохон буланд шаардсан байгаа гэсэн. За OpenAI and S&P 500 технологийн салбар Magnificent 7 хувьцааны тухай иймэрхүү мэдээлэлтэй. Дараагийнхан Novo Nordisk сүүлийн үед хувьцааны ханш навс унтсан байгаа. Ерөөдөө нэлээд томоохон пууждсан. Яг гэх юм бол Novo Nordisk ямар бүтээгдэхүүн үүсгэн байгуулсан гаргаж чадсан бэ гэвэл нөгөө Ozempic буюу нөгөө semaglutide тэр юу юм бэ гэх юм бол нэг пептид химийн бодис гэсэн үг. Тэргээ тарихаараа юу болт юм бэ гэх юм бол үлсгээ болчдөг, юм идэхэ болчдөг. Тэгээ энэгээр дамжуулаад таад мэдчихэж байгаа тэр алдартай Adele тэ янз бүрийн өмнө нэлээд бүдүүн байсан эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нь ерөөхдөө жингээ хасаад тэгээд турхаа болсон. За хувьцааны хааш нь ерөөхдөө унсан. Тэгээд нэмээд ерөөхдөө энэ obesity pandemic юм уу? Илүүдл жин Америкийн эрүүл мэндийн салбарт маш том өртөг болж байгаа. За гэхдээ энэ илүүдл жингийн асуудал юу шийдэж байгаа юм бэ гэх юм бол энэ GLP-1, semaglutide, Wegovy, Ozempic янз бүрийн иймэрхүү бүтээгдэхүүн ер нь бол тэ хүмүүсийг турхаа байлгадаг, эсвэл тураадаг.
Энэгээр дамжуулаад Америкийн эрүүл мэндийн салбарт маш том хүчтэй нөлөө гарч байгаа. Маш их хэмжээ урт хугацааны мөнгийг хэмнэх боломжтой. Тэгээ энэгээр дамжуулаад Америкийн засгийн газар юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол энэ semaglutide Novo Nordisk-ийн гаргасан бүтээгдэхүүнийг хямдхан одоо Novo Nordisk-ийн хувьд бол ашиг муутай хэрнээ илүү их хэмжээгээр одоо зарах боломж гарч байгаа. Тэгээд засгийн газрын тушаалаар эрүүл мэндийн салбар бүдүүн хүмүүст баг энэ semaglutide GLP-1-ыг хүчээр өгөөд туранхаа болгоод энэгээр дамжуулаад эрүүл мэндийн салбар ерөнхийдөө эрүүл мэндийн даатгал мөнгө хэмнэх одоо боломж гарч ирэх магадaltaй. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээ энэ чартнер би та юу үзүүлж байна гэх юм бол нэгдүгээрт Novo Nordisk ерөнхийдөө лобби дээрээ лобби юу гэсэн юм бэ гэх юм бол хууль санаачилдаг, хуулийг өргөн барьдаг, хуулийг батлуулдаг хүмүүс хэр их санхүү мөнгө өгж байгаа юм бэ? Бүдүүлгээр хэлэхэд авилга өгж байгаа гэсэн үг. За. Тэгээ Novo Nordisk сарж арж байгаа юм бол энэ оны 10 сарын 17-нд, 10 сарын 19-нд, 10 сарын 20-нд, 10 сарын 20-нд ерөөхдөө нэлээд их мөнгө цацж байна. Бараг 2 сая доллар ерөөхдөө цацж байгаа. Нэмээд их хурлын гишүүн бас цаана хууль дотор юу болж байгаа юм бэ? Ямар хууль батлагдах магадлал өндөртэй юм бэ? Ерөөхдөө бас мэдж байгаа. Тэгээ та харж байгаа бол янз бүрийн их хурлын гишүүдүүд Marjorie Taylor Greene, Lisa McClain, Marjorie Taylor Greene дараараа энэ эмэгтэй бол юу ч гэсэн 2 3 удаа энэ Novo Nordisk-ийн хувьцаа авсан байна. Энэ эмэгтэй гишүүн бас нэг авсан байна. Тэгээд та доор харж байгаа бол бас дахиад нэг гишүүдүүд ерөөхдөө энэ Novo Nordisk-ийн хувьцаа эрчимтэй худалдаа авч байгаа. Тэгээ магадгүй шинэ хуулийн төсөл гараад ирэх юм бол нэгдүгээрт манай Oscar Health буюу бас энэ Novo Nordisk ерөөхдөө сайнаар нөлөө авах магадaltaй. Окей. Энийг зүгээр хэдүүлээ мартахгүйгаараа зүгээр бодоол явж байх хэрэгтэй. За 3 дугаарт Хэдтийн төв банк quantitative easing буцаагаад эхлүүлсэн байх шиг байна. Quantitative easing юу юм бэ гэх юм бол зүгээр мөнгө хэвлэж байгаа гэсэн үг. Төв банк маань ерөөхдөө мөнгө хэвлээд сангийн яамд зээлдүүлээд сангийн яам тэр мөнгөөр юу хийж байгаа юм бэ гэх юм бол бондууд авч байгаа банкуудад бас санхүүжилт өгж байгаа. Банкуудын эзэмшиж байгаа бондуудыг эргүүлэн худалдаж авдаг гэх мэт юу юм бэ гэх юм бол банкны салбар руу шинэ кэш оруулж байгаа гэсэн бас хөрөнгөний зах зээл рүү энэгээр дамжуулаад юу болдго юм бэ гэх юм бол банкуд илүү их зээлтэй илүү их мөнгөтэй болоод ирэхээр зээл гаргах одоо потенциалтай болно гэсэн үг. За тэгээ энэ чартыг бас би анзаараад явж байгаа. Тэгээ энэ өсөө явчих юм бол магадгүй хэдтийн зах зээл дээр нэг жоохон ахиц гарах магадaltaй. 4-р энэ ямар чарт юм бэ гэх юм бол төв банкуудын одоо дэлхийд даяар том банкуудын хэдэн тонн алт худалдаж авч байгаа юм бэ? Хэдэн тонн алт зарж байгаа юм бэ? Энэ ягаан юу юм бэ гэх юм бол зарж байгаа объем тонноор одоо 50 тонн, 100 тонн гэсэн үг. Цэнхэр нь юу юм бэ гэх юм бол худалдаж авч байгаа объем. Тэгээд энэ дундаа байгаа энэ бараан цэнхэр зураас юу юм бэ гэх юм бол цэвэр дүн. Та харж байгаа бол 23 оны 5 сард ерөөхдөө төв банкуд нийтээр банк алтыг зарсан. Тэрнээс хойш ерөөхдөө худалдаж авч байгаа. Тэгээд ер нь бол өнгөрсөн хэдэн саруудын хугацаанд ер нь бол энэ алтны худалдаа авалт нэмэгдэж байгаа эрчимтэй. За тэгээд бүтэн сая өдөр болох хөрөнгө олтын ивент одоо эх жилдээ ямар трендүүд гарч ирэх мэ гэх мэтчлэн энэ дээр би бас урчлаа таад нэг статистик үзүүлчихье. Ер нь бол 1960 оноос хойш өнөөдөр хүртэл олон улсын төв банкуд одоо Оросын төв банк, Хятадын төв банк, Америкийн төв банк, Франц, Их Британи гэх мэтчлэн ерөнхийдөө нөгөө нөөцөө юугаараа бүрдүүлдэг юм бэ гэх юм бол байсан бэ гэх юм бол алтаар. За таад энэ юу харж байна гэх юм бол олон улсын хэмжээнд төв банкуудын мөнгөний нөөц
хэдэн хувь нь алт байсан бэ гэх юм бол оройцог дээр та харж байгаа бол энэ 1960 онд бараг төв банкуудын нөөц нь 65% байсан юм бол Евролтой хизээ хүрсэн бэ гэх юм бол энэ 2015-16 онд хүрсэн тухайн үед бараг 6-7% төв банкуудын нөөц нь алт байсан. Юугаар орлогдсон бэ гэх юм бол евро, доллар, Их Британд, Японы засгийн газрын бонд гих мэтчлэн. Гэхдээ таад мэдж байгаа юм бол Герман улсын төв банк, Герман улсын эдийн засаг, Европын эдийн засаг ерөөхдөө бүгдээрээ хүнд байдлаар орцсон байгаа. Америкийн төв банк ерөөхдөө дэндүү их улс төрччөөд ер нь бол Америкийн засгийн газрын бондыг эзэмших, Европын засгийн газрын бондыг эзэмших эрсдэлтэй тэр Оросын төв банкын нөөцийг ер нь булаагаад авах гэж одоо Европчууд бараг бүтэн 1 жил ажиллаж байгаа. За тэгээ Евролноос ахуулаад ойролцоог 10 жилийн хугацаанд төв банкын нийт алтны нөөц хэдэн хувь эзэмшиж байгаа юм бэ гэх юм бол одоо 15% хүрсэн байгаа. Та харж байгаа бол энэ 2023 оны дунджаар ингээд тавьсан байгаа. Өнөөдөр хүртэл ерөөхдөө энэ эргүүлээд ер нь 20% лөө хүрсэн байгаа гэж хүмүүс ярьж байгаа. Тэгээд энэ буцаагаад хэвэндээ ороод ирэх юм бол буцаагаад энэ 60-70% лөө явах юм бол алтны ханш яах вэ гэсэн одоо нэг юм байгаа. За, окей. Тэгээ зах зээлийн шинжилгээг одоо орцгоё. Тэгээ саяны графаар юу зүйлж байгаа юм бэ гэх юм бол буцаагаад хэвэндээ орчих юм бол буцаагаад түүхэнд дундчлуу явчих юм бол энэ 50-60% л орчих юм бол алтны үн ханш өсөхөөс аргагүй бол. За тэгээ өнөөдрийн зах зээлийн апдейт хийзүүл хаанаас эхлүүлэх вэ гэх юм бол алтнаас эхлүүлцгээе. Та юу арж байна гэх юм бол ер нь consolidation сайхан явж байгаа. Ер нь бол Fibonacci-гийн extension гаргачих юм бол одоо оргил цэгээс эхний уналтын цэг тэгээд дараа нь full retraction л ороод үсэх юм бол ер нь бол 0.6 дээрээ ер нь алт одоо тогтож авлаа. Бараг consolidation дууссан, correction болоод ер нь бол бараг дууссан гэж хэлж болно. За дараагийн юунаас ингээ харах юм бол энэ оргил цэгнээс яороод уналтын циклөө ингээ харах юм бол дахиад ер нь бол Fibonacci 0.5 дээр ингээ тогтсон байна. Тэгээд 2 удаа ер нь бол доошоо дээшээ ерөөхдөө coiling тэгээ энэ range дээр одоо ерөөхдөө ингээд sideways consolidation явж байгаа. Өмнө бас иймэрхүү юм болж исэн хизээ юм бэ гэх юм бол яг энэ үеэр уналт нь арай бага ерөөхдөө цэвэр зүгээр sideways consolidation явсан. Seasonality ингээ хараад үзэх юм бол ер нь бол 11 сарын дундаас ер нь бол өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд алтны үн ханш ер нь өсөлттэй байсан. Тийм учраас миний таамаг юу юм бэ гэх юм бол дахиад ингээ доошо буугаад тэгээд өсөлттэй өргөжлүүлэх магадaltaй. За манай багц дотор байгаа уурхаа Hecla Mining өчтөр гүйцэтгэлээ танилцуулсан. Таад харж байгаа бол шинжээчнэр юу таамаглаж байсан бэ гэх юм бол нэг чивцаан дээрээ 10 центийн ашигтай гарах магадaltaй гэсэн ч ерөөхдөө энэ компани давуу нь биелүүлсэн 12 центтэй гарсан. Ерөөхдөө маш дэжүү борлуулалт нь таад харж байгаа бол өнгөрсөн үйлрэл 261 сая байсан бол 304 сая доллар болсон. Тэгээд net income цэвэр ашиг улирлын 57 сая өрсөн өмнөх үйлрэлт 28 сая байсан учраас ерөөхдөө энэ компани нэлээд сайхан давуу нь биелүүлсэн. За тэгээд Orla Mining байна. 5 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа танилцуулна. Тийм учраас 200 day moving average-аса доогор орсон байна. Ер нь бол та харж байгаа юм бол энэ trading channel нэг fake out болж байгаа юм уу үгүй мүү хэдүүлээ одоо харцгаая. Ирэх 3-4 trading days алтны үн ханш, мөнгөний үн ханш ерөөхдөө тогтвортой sideways ингээ хажуу тийш ингээд тогтвортой яваад байх юм бол Orla Mining бас тайлан маань сайн гараад ерөөхдөө энэ буцаагаад нэг 11.5 лөө явах потенциал бол байгаа. Хэдүүлээ энийг сайн ажиглаа явъя. Call option гэх мэт чинь буцаагаад алтны компани, мөнгөний компани руу орё гэж ярьсан. Гэхдээ та санаж байгаа юм бол тийм манай Kerr Mining бол хүнд цохилт авсан, тайлан сайн ерөөхдөө дайжуу гарсан жоохон татварын гих мэт чинь төлбөр хийгээд earnings per share нэг швейцарийн дээр орлого нь тийм сайн гараагүй боловч new gold худалдаж авсан.
Гэхдээ тэр new gold acquisition бас фейлдэх магадлал бол байгаа. Тэгэх юм бол ерөөдөө тэр dilution орж ирэхгүй core mining хийдгээрээ хийгээл явна. Тэгээд эхлээд тэр түрүүний ярьжсэн Hecla mining, Ola mining дээр хөрөнгө оруулалт хийх магадлал байгаа. Гэхдээ хэдүүлээ бас core mining руу эргүүлээд орох цаг нь ер нь нэлээд ойрхон байгаа. Тэгээ хэдүүлээ энэ удаа бас сайхан жинтэй орно. Тэ ер нь бол багц дотор байгаа нэг жижиг хөвцөөнүүдэ хасч магадгүй тэгээ хэдүүлээ ерөөдөө дараагийн алт мөнгөний leg up одоо өсөлт дээр жинтэй ороод энэ оны эцсээр сайхан өндөр өгөөчтэй гарах потенциал бол харагдаж байгаа. За мөнгийг ингээ харах юм бол бас яг адилхан ер нь бол одоо sideways consolidation орцсон байгаа 50-day moving average дээр хүрсэн урхан компаниуд дэжгүй явж байна. Тэгээд мөнгөн дээрээ ер нь бол тийм сүрэг мөрөг мэдээлэлүүд нь байхгүй. Тэгээд зах зээл дээрээ ер нь бол хангалттай мөнгө байхгүй шүү. Ягаад гэх юм бол сэргээхэр ч юм уу цахилгаан машин ер нь бол мөнгө өмнө 1000 жилийн өмнө 500 жилийн өмнө 300 жилийн өмнө monetary metal байсан. Одоо мөнгөнд ашигладаг байсан. Тийм учраас хэдүүлээ мөнгийг мөнгө гэж дууддаг. Одоо харин industrial metal болж байгаа. Ер нь аж үйлдвэр дотор ингээд тоног төхөөрөмж, цахилгаан бараа, технологи, компьютер чип, сервер гэх мэт шин хаасыг ашигладаг болж байгаа учраас юм байгаа. За, өчтөр манай нэг багц дотор бага процентээр байгаа хувьцаа навс унлаа. Тэр хувьцаа юу юм бэ гэх юм бол Duolingo. За ингээ орлогыг ингээ харах юм бол нэлээд сайн давуул нь биелүүлсэн нэг удаагийн ашиг нөгөө ерөөдөө төлөлөөгүй ашиг татвартай холбоотой ерөөдөө орж ирсэн. Энүүгээрээ дамжуулаад earnings per share $5 гарсан. Ганцхан одоо зүгээр $5 давуул нь биелүүлсэн байсан юм бол манай Duolingo хувьцаа буцаага дээшээ пуужиндах ёстой байсан. Гэвч компани юу хэлсэн бэ гэх юм бол дараа улирлын боорлуулалт тийм сайн гарахааргүй байна. Ерөөдөө өсөлт жоохон удаашраад эхэлж байгаа. Гэхдээ борлуулалт нь өссөн, харилцагчийн тоо өссөн, ашигт ажиллагаа нэмэгдсэн гэх мэт чинь ер нь бол эрсдлүүд нэг сүртэй байхгүй. Зүгээр хүмүүс яагаад паниктсан бэ гэх юм бол бид нар бас яг адилхан ирээдүйн өсөлтийг худалдаж авч байгаа. Ирэх жил, ирэх 5 жил, ирэх 10 жилийн хугацаанд орж ирэх борлуулалт өсөлтийг худалдаж авч байгаа учраас саяхан ерөөдөө хөрөнгө оруулагч нартаа ирэх улирал ерөөдөө борлуулалт тийм амар сайн өсөхгүй юм байна гэж хэлсэн болоод ер нь бол зах зээл амар паниктаад ер нь бол Duolingo дээр хүнд цохилт авсан байгаа. За энэ Tesla маань хэдүүлээ нэг logarithmic scale дээр хэдүүлээ харцгаая. Drawings-уудын бас арилчи. Юу болж байна гэх юм бол нэлээд хүчтэй sideways consolidation одоо явж байна. Та харж байгаа юм бол тэ ингээд ерөөдөө coiling болж байна. Ерөөдөө нэг тийшээ явах нь одоо зүгээр цаг хугацааны асуудал. Тэгээ та харж байгаа юм бол энэ zoom in хийх юм бол ер нь бол энэ дээшээ ерөөдөө цохол байна. Нэг удаа энд цогсон. Дараагийн удаа энд бас нэг удаа цогсон, энд бас нэг удаа цогсон. Энд удахгүй бас дахиад нэг удаа цогох магадaltaй. За тэгээд ер нь бол миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ support ер нь одоо байгаа resistance-ийг breakout хийгээд retest хийгээд тэгээд дээшээ явах потенциалтай юм шиг надад харагдаж байгаа. RSI бас дэжгүй volume бас ерөөхдөө neutral гэхдээ 50-day moving average дээшээ явж байгаа. Тэгээд Tesla-гийн хувьцаа удахгүй шийдвэр гаргах юм байна. За тэгээ хэдүүлээ харжээ. Ер нь бол энэ resistance-ийг break хийж чадаад байх юм бол хэдүүлээ баг зэрэг Tesla-гийг нэмж авъя шүү. За түрүүн ярьжсэн Novo Nordisk хэдүүлээ харчээ. NYC дээр нөгөө ADR-ын Denmark бас бүртгэлтэй таад ингээд юу харж байна гэх юм бол амар өсөлттэй байсан хувьцаа ерөөхдөө одоо навс унтсан байгаа. Weekly chart-аар ингээ харах юм бол тэ та юу харж байна гэх юм бол амар хүчтэй breakout. Тэгээд сая ер нь бол энэ хурц ерөөхдөө өсөлтийн трендийг ер нь эвдсэн. The regular chart-аар ингээ харах юм бол ер нь бол хуучны энэ 2017 оноос 2020 оны хооронд ерөөхдөө гарч ирсэн тренд лайн дээр одоо баг ирцэн байгаа. Таамаг юу юм бэ гэх юм бол одоо тэр их хурлын мэдээл semaglutide GLP-1 пептидууд ер нь бол Америкийн
эрүүл мэндийн салбар дотор эрүүл мэндийн даатгалын нэг заавалчгүй орох ёстой бүтээгдэхүүн гараад ирчих юм бол Novo Nordisk явах магадaltaй. За, бидний багцаас түр зүртэй хасагдсан компани Hims хэдүүлээ харах ёстой. Weekly chart дээр бол биш. And you are гэх юм бол volume ерөөхдөө down, RSI down. Гэхдээ хажуу тийш нэлээд хүчтэй sideways consolidation явж байгаа. Сая ерөөхдөө breakdown хийх гэж байсан боловч ерөөхдөө одоо буцаагаад ер нь баг зэргийн ам орж ирж байгаа. Тэгээ хэдүүлээ энийг жоохон харах ёстой. Саяны тайл нь бас тийм амар сайн гараагүй те. Ерөөхдөө earnings per share 0.9 цент гарах ёстой байсан боловч 6 центтэй гарсан. Тэгээд guidance ирэх үйлрэлийнх бас жоохон soft, жоохон сул. Гэхдээ ер нь зах зээлийн сентимент буцаагаад эргэх магадaltaй баг шүү байна. Ер нь бол сүртэй breakdown хийгээгүй тий. Тэгээд одоо ерөөхдөө дахиад энэ trading range руу буцаагаад энэ 60 доллар руу явах магадaltaй шиг. Гэхдээ хэдүүлээ дахиад яарад орохгүй харах ёстой. Яагаад гэх юм бол түрүүний хэлсэн энэ технологийн салбар Nvidia гэх мэт чинь бүгдээрээ жоохон roll over хийчих юм бол зах зээл нэлээд хүнд цохилт аав. Тэгээ Nvidia буураад эхэлчих юм бол тэгээ Magnificent 7 хэдүүлээ бас харцгаая. Magnificent 7 бас ерөөхдөө дайжгүй явж байгаа. Гэхдээ одоо нэг жоохон топ ороод ирж байх магадaltaй. Тэгээд Nvidia ерөөхдөө жоохон disappoint болоод ирээд тэр OpenAI химлээ ухаан дээр хүмүүс ерөөхдөө хөрөнгө олтуудаа зогсоогоод эсвэл за харж бэ гэж шийдвэр гаргачих юм бол ерөнхийдөө доош унах магадaltaй. Яг энийг хэлж байна гэвэл хэдүүлээ энэ метагийн хувьцааг харах хэрэгтэй. Яг гэх юм бол саяхан 795 доллартай байсан. Тэгээ тэрний дараа ерөөхдөө жоохон унсан. Энэ чартыг ерөөхдөө эргүүлээд харчих юм бол нэг томоохон bottom information буюу top information харагдаад тэгээд сая $740 681 доллар руу унаад одоогийн байдлаар pre-market 639 дээр байгаа. RSI бол навс унтсан. Тэгээд хүмүүс юулж байна гэх юм бол мета дэндүү их мөнгийг энэ дата центр хэмэл байхын хөрөнгө олт хийж байгаа юм биш үү гэх мэт чинь юм хэлж байгаа. Тэгээ хэдүүлээ харцгай мета ерөөхдөө төрүүлээ хөдөлсөн араас нь Nvidia бусад Magnificent 7 Tesla-гаас гадна ингээ явах юм уу харъя. Дараагийнх юм бэ гэх юм бол хэдүүлээ SHY харцгай богино хугацааны засгийн газрын бонд таад энд юу харагдж байна гэх юм бол саяхан ерөөхдөө бондууд буцаагаад жоохон буурж эхэлж байгаа. Хэдүүлээ энэ SHY дээр урт хугацааны call option авъя гэж ярьжсэн. Ер нь хугацаа нь бараг дөхөөд ирж ийн хаана худалдаж авмаар байна гэх юм бол энэ хаваар ерөөхдөө худалдаж авах хүсэл байгаа. Тэгээд ер нь бол энэ ascending triangle явж байгаа. Тэгээ хизээний цагт ингээд дээшээ буутах юм. Тийм учраас бас хэдүүлээ TLT авсан. Ер нь бол ерөөхдөө бас адилхан. Гэхдээ TLT 10 жилийн хугацаатай, SHY 1-3 жилийн хугацаатай. Тэгээ TLT сая юу юусэн бэ гэх юм бол breakout хийх гэж буцаага фейлдсэн жоохон унтсан одоогийн байдлаар 89 дээр байгаа. Хэдүүлээ 1.5 юм уу 2%-ийн алгалтай явж байгаа. Гэхдээ энэ ерөөхдөө coilцаар агаад ер нь бол дээшээ явах нь зүгээр цаг хугацааны асуудал. Тэгээ эднийг хэдүүлээ харж агаад тэгээд энэ SHY дээр call option авах хугацаанд дөхж байгаа. Алт мөнгөний уурхаанууд руу ахуухнаар бас дөхж जैन нэмээд ер нь хөрөнгөний зах зээл жоохон унаад эхлэх юм бол уламжлалт тэр технологийн хувьцаануудаа баг зэрэг багасгаад алт мөнгө гих мэт шин засгийн газрын бонд руу еврогийн шорт руу ерөөхдөө нэмээд орох цаг нь бол магадaltaй. За манай EYO тийм еврогийн шорт позиц ер нь явдгаараа явж जैन 50 day moving average нь эргэж जैन 200 week moving average ерөөхдөө тогтвортой 200 day moving average буцаагаад намдаад эхэлж байна. Тэгээ энэ хаваар golden cross гараад тэгээ ер нь бол энэ нэлээд cap formation үүсэж байгаа. Тэ? Тэгээд ингээл дээшээ явах магадлал бол бүрэн байгаа. Гэхдээ тэ энэ бол удаан хөдөлдөг шуналтан хүмүүсийн хөрөнгө ололт бол биш тэ. Манай TLT, манай EUO дандаа амар хөшүүрхтэй юм хийгээ явчих юм бол бас эрсдэлтэй савлгаатай тэгээ таадын дунд бас жоохон сандарцсан
савлгаанаас бас жоохон залхацсан хүмүүс байгаа ах. Тийм хүмүүст би юу санал болгох юм бэ гэх юм бол EUOTLT SHY BCI тийм BCI нөгөө Bloomberg-ийн Commodity Index энийг зүгээр авчих энэ сайхан ингээл багаар ингээл яваал байна. Хурдан бол хөдлөхгүй. Тэгтээ хэдүүлээ орсноос хойш ингээд тогтвортой ингээд дээшээ яваал байгаа тий. Удахгүй энэ 200 week moving average энэ байна. Энийг ингээд даваа явуучих юм бол тэгэл явах магадлал байгаа. За хамгийн сүүл хэдүүлээ зэсийг харцгаая. Тэ ерөөхдөө uptrend нь хүчнтэй хэвээрээ саяхан нэг жоохон 4.9 руу буурсан одоо 5.2 дээр явж байгаа. Тэгээд тэ өмнө бас ярьж исэн. За энэ uptrend дотор явж байгаа logarithmic дээр үсэх юм бол тэ энэ бол weekly chart-аар нь харчээ. Тэ ер нь бол нэлээд хүчтэй нэг triangle байна. Тэгээ энэ бол breakout дэше явчих юм бол тэгэл сайхан. Тэгээ манай Монгол улсын экспорт бас энэс ерөөхдөө хожин Эрдэнэ дуурхай оюу толгой гих мэд чинь илүү их орлого олно, татварын орлого нэмэгдэн манай гадаад валютын нөөц төрийн ханш тогтворч магадгүй. Инзист ингээд дэше явчих юм бол. За окей. Өнөөдөр сүртэй шинэ trade made ерөөсө байхгүй. Duolingo дээр хийх юм нэг сүртэй юм байхгүй. Миний хувьд бол Duolingo урт хугацааны хөрөнгө оруулалт. Тэгээ хэдүүлээ тийшээ нэг сүртэй их юм хийгээгүй учраас зүгээр харах ёстой. Duolingo application ерөөхдөө маш гоё. Зүгээр хүмүүс эндээ зах зээл ерөөхдөө жоохон паниктаж байгаа. Гэхдээ тэргээ хэдүүлээ зүгээр хаяад давах ёстой. Bye bye. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.